За сайн мэцгаана уу? Teen код буюу өсвөр насны хүүхдийнхээ кодыг тайлж ойлгохын урайтай подкастын эхний дугаар үзэгч та бүхэнд хүрч байна. Хамгийн эхний дугаараараа бид хүүхдийн хөгжлийн талаар ярилцахаар зочдоо ураад байгаа. За тэгэхээр миний одоо баруун гар талд хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал Золзай сэтгэл зүйч. За одоо ялангуяа спортын сэтгэл зүгээр мэрэгсэн юм одоо сэтгэл зүйч байгаа. За Золзай сэтгэл зүйчийн маань цаад талд Балсан Лөндөө биеийн тамирын багш хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирсэн та хоёртоо маш их баярлалаа. Баярлалаа. Эцэгчүүд хүүхдийн хөгжил гэхээр зарим нь бол одоо хичээл номоо сайн хий. Тэ зарим нь за одоо спортоор яв, урлагаар яв. Янз бүрийн байдлаар л ойлгож байна. Тэгэхээр та хоёр салбарынхаа тэ одоо салбартай ажиллаж байгаа мэрэгчлэлтний зүгээс харахад хүүхдийн хөгжил гэдгийг эцэгчүүд маань юу гэж ойлгох хэрэгтэй юм бэ? Тэг хүүхдийн хувьд бол бие биелдний хөгжил гэж байна тий. За нийгмийн хөгжил, нийгмийн чадвар, сэтгэл хөдлөлийн чадвар, танин мэдхүн хөгжил гэдэг энэ олон зүйлсүүдийг бид нар бүгдийг хамтд нь авч үзэх юм сэдв. Тэгээд энэ болгон маань хүүхд болгонд наснд нь зэрэг ингээд хөгжих боломжтой байдаг. Эцэгчүүд маань хүүхдээ хүмүүжүүлэхийн тулд маш олон зүйлийг тэнцвэртэй авч явах шаардлагатай болдог тий. Хэд их анхаарах, хяналт тавих, хэд их эрхлүүлэх, хүүхдтэй ингээд зааж сургаж одоо нөлөөлөх гэж оролдох гэдэг юм. Хэд их гэдэг зүйлээс илүү нөгөө талд нь хүүхдээ магадгүй илүү ойлгох, дэмжих, урам зориг өгөх гэсэн ийм зүйлсүүдийн тэнцвэрийг хэлэх болов гэж бодож байна. Яг одоо хөгжил гэдэг зүйлийг ярихын тулд тий. Багш хүний өнцгөөс тий хүүхдийн хөгжил гэдгийг одоо жишээ нь та юу гэж харж байна вэ? Ер нь эцэгчүүд хүүхдээ хөгжүүлж чадж гин үү? Таны шавнар одоо жишээ нь ямар байдаг вэ? Хөдөлгөөн хүнийг эрүүл авч хөдөлмөр хүнийг сайн явуулна гэдэг. Дээр үед хөдөө одоо жоохон байхад тухайн хүүхдэд тохирсон хураг шиг хариулах, тухайн хүүхдэд тохирсон хөдөлмөр эрхлүүлж исэн. А тэр хөдөлмөр эрхлэж байгаа хүүхэд тархитлагын үйл ажиллагаанд хөдөлмөрийн юмыг яаж хийх үү те. За энэ үнийг хийвэл ингэн тухайн хүүхд өөртөө тохирсон ажлыг хийхин тулд потенциал буюу тархиа ажилуулж хөнгөлж хийж штэ. А одоо үед болохоор эцэгчүүд тэрнээс нь жоохон зүгээр зайг нь авахуулаад зөвхөн хичээлийн нийлгүүлэхтэй зүгээр давталгаар хүүхдүүдээс шахах эрдэнэ боловсралтай болох гээл боловсралтай болохын хувьд нэг зөвлөдөө тухайн хүүхдийг нөгөө талаас нь бас хөгжүүлэх юм орхитуулаад байгаа юм болов гэж хараад байна л да. Одоо энэ үеийнгийн дээрх гэдэг нь одоо фэйсбүүкээр зөндөл юм явж байна те. Сайн нэг бас нэг аюул их юм боллоо шүү дээ те. Хүн болгонд тэр үзсэн баг. Одоо тэр хүүхдүүд одоо завтай, чөлөөтэй хийдэх сэлгүүцнээс болж тийм болж байгаа юм болвол биний нүдээр хараад байгаа тухайн хүүхдүүд ядаж одоо спортоор хичээлээд те. Хичээлээ тараад спорттой бэлтгэлтэй явчаад хараад маргаашийнхаа юмнуудыг төлөвлөөд хичээлээ төлөвлөөд татгалаад төлөвлөөд шалгалтуудаа төлөвлөөд дараагийнхаа бэлтгэлтэй төлөвлөөд ингэж явсан бол тухайн хүүхдүүд тийм цаг байхгүй болохоор хөдөлмөр гэдэг зүйлийг орхитуулаад байна л гэж хараад байгаа. Та энд багшийн хэлж байгаа юм үнэхээр одоо наснд нь тохирсон гэр бүлийн орчинд тий хүүхдийг хөдөлмөрөөр ингэж хүмүүжүүлэх нь үнэхээр чухал. Энд чинь хөдөлгөөнүүдийн бүрдэл шүү дээ тий. Тэр ингээд яг үндэ бол одоо хөдөө бүх хүүхдүүд маань амьдраад хурган шиг хариулаад жижиг булчингаа хөгжүүлээд байх боломж хомс байгаа учраас өнөөдөр спортыг санал болгомоор байгаа тий. Спорт бол хүүхдийг тархийг хөгжүүлэн, дасгал хөдөлгөөн хийх явцад маш олон чадварууд бий болно. Төсвөр төвчээр хатуужил. Тэгээс хамгийн чухал санааг энд дурдж чинь хүүхэд өвнөө зориг тавиад төлөвлөнө гэдэг бол одоо маш чухал чадваруудын нэг. Спортын сэтгэл зүйн одоо суурь чадвар бол яхаар хүүхд өвнөө зориг тавих, зоригтой хүрэхин төлөө те хичээх, чармаях энэ зүйлийг нь одоо бий болгох ч үдэ те. Эцэгчүүд маань, дасгалжуулагч багш нар маань нэг юм сониуч зантай байх маш чухал санагддаг. Хүүхдийг ингэ сонирхох те. Сонирхож дотоод ертөнцийг нь асуух, ярилцах, нэг юм сонирхох гэсэн зүйлүүрийг чухал. Хүүхд болгоны юм хэрэгцээ байдаг. Тэгээ магадгүй энэ хэрэгцээ нь хангагдаад хүүхдүүд ингээд өөрийг нь ойлгож дэмжиж байгааг мэдэрх юм бол саяны хэлж байгаа тэр митингийн дээр л хэлт гэдэг зүйлийг бас бид нэр багасгах боломжтой болов. Хүүхдийн хөгжил гэдэг бол бид нар наснд нь тохирсон байдлаар ярих боломжтой, анхаарах боломжтой сэдв юм аа. Бага насны хүүхдийн хөгжил дээр ялангуяа спорттой уялдуулаад
Жишээ нь бага насны хүүхдийн хөгжил дээр эцэг эхчүүд хэрхэн яаж анхаарах хэрэгтэй юм бэ? Анх би спортын сэтгэл зүйч болчоод ер нь бол ийм насанд хүрсэн ийм хүмүүстэй ажиллана гэж аяг төсөөлж исэн. Тэгээд нөгөө чөлөөт бүхийн тамирчтай пошид бэлтгэл хийж исэн чинь бүр аюу жоохон хүүхдүүд орж ирээд ингээ бэлтгэл хийгээдсэн баг. Би тэгээд тэрийг харчаад ингээд бүр нүдэндээ итгэхгүй тэгээ нэг тэр бүр юм хүүхдтэй нэг ажиллаж байгаагүй тэгээд нэг жоохон хүүхдүүд орж ирээд тэгээд тэнд яг юу анзаарчихсан бэхээр ер нь бид нар нэг сар гарan бэлтгэлийг хугацаанд хүүхдүүдэд ер нь бол сар гарan нэг хүүхд ингээд нэг сарын тасралтгүй хичээлж ийн гэсэн үг байна шүү дээ тий. Тэгээ нэг 7 хоногт нэг 3-4 хоног тэг хүүхдүүд яаж исэн бэхээр тэн дээр нөө орж ирэнгүүтээ нэг үйлдэл хөдөлгөөнийг яах вэ гэхээр нөө тавтаагаал хийгээд байгаа байхгүй юу? Нэг л үйлдэл хөдөлгөөн. Тэгэхээр юу гэж хэлж байгаа юм бэ гэхээр эндээс хүүхэд яг юу сурч болох вэ? Тэг нэг л дасгал хөдөлгөөнийг нэг сарын хугацаанд тэр жоохон 6-7 настай хүүхдүүд хийгээд байгаа байхгүй юу? Тэгэхээр энэний цаана яг юу байна гэхээр энэний цаана магадгүй тэр дасгал хөдөлгөөн байгаа боловч бас энэний цаана юу вэ? Хамгийн чухал зүйл нь харилцаа байдаг байхгүй юу? Тэр багшийн тэр харилцаж байгаа, тэр хандж байгаа хүүхд бол үүдээд одоо болж болох гэдэг шүү дээ. Миний одоо өнцгөөс харахад бол гэтэл тэр хүүхдүүд ирээд байгаа тэр гол юм нь тэр хүүхдүүд хамтаараа тоглоод байгаа. Нөгөө тоглоомын аргаар хөгжих боломж үүсэж байгаа. Нэгд хоёрт нөгөө багаар ажиллах чадвар бий болж байгаа. Гуравт энэ харилцаа бий болж байгаа. Дөрөвт хүүхд нөгөө өөрийнхөө чадж байгаа зүйлээс урам авах гэдэг зүйлийг тэнд хүүхдүүд суралцаад байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө өнөөдөр хамгийн чухал зүйл хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшөлт бол энэ харилцаа гэдэг зүйл. Үнэхээр чухал зүйлсүүдийн нэг. Спортоор хичээллэх нь бас илүү юм бага наснаас явагдвал их сайн. Холбоо үүсэх те одоо тэр дасгал хөдөлгөөнийг хийх юм дадал туршил гэдэг юм чи илүү багаас яригдвал их сайн л та. Тэгэхээр илүү их юм бага наснаас нь магадгүй бүр 2 наснаас нь юм хөдөлгөөн хийлгэхүүл их сайн. Байглаасаа өөрөө хүүхэд янз бүрийн юмыг хийх юм чадвартай шүү дээ те. Тэгвэл спорт бол өөрөө зориудаар ямар нэгэн дүрмтэй, дасгал даалгавартай, энд зайлшгүй зорилго тавих шаардлагатай. Энд яагаад ч өөрийнхөө хүч дотоод хүчний хүчийг шавах шаардлага гарна гэдэг. Ингээд нөгөө хүүхдийн өсөлт хөгжилтөнд спортын ур чадвар бол дасгал хөдөлгөөн бол одоо маш их нөлөөлнө. Тэгээ энэ нь одоо хүүхдийн тархийг тэгээ ямарваа нэгэн зүйлийг ирээдүйд ингээд даван туулах чадварыг л хүүхдүүдэд олгоод байдаг. Давах хэрэгтэй байна. Тэгээд хүүхэд спортоор хичээлснээрээ ялах тухай, ялагдах тухай, хичээл зүтгэлийн тухай, төсвөр хатуужлын тухай бүгдийг нь одоо суралцсан. Энэ бол бүр маш чухал зүйлсүүдийн нэг. Тэгээд энэний сацуус, спортын сацуус нэмээд урлагаас хүүхдүүдийн сэтгэл дотоод зүрх сэтгэлийг нээж өгөн тий. Тэгээд юм нийтээрээ байх энэ үйл явцаас хүүхд бас бусдыг танино. Амьдралыг танино тий. Хүүхдүүд яг надтай адилхан хүүхдүүд бас энэ зүйл санаа зовдөг юм байна, сэтгэл нь өвддөг юм байна, ингэдэг юм байна, уйлах гэдэг чинь юм байна, гомдох гэдэг чинь юм байна. Би бас энэ зүйлийг харж болох юм байна тий. Надад байгаа зүйл хин нэгэн хүүхдэд бас байдаггүй юм байна тий. Тэгвэл би энэ одоо нөгөө энэ харилцаа гэдэг юм нь өөрөө энэ олон хүүхдтэй харилцаж байгаа үйл явц нь өөрөө хүүхдийг хорвоо дэлхийг, ертөнцийг, ямсыг, хүнийг магадгүй өөрийгөө таних боломж өгнө. Тэгэхээр нөгөө нэг өсвөр насны хүүхдүүдийн эрхэм зорилго нь юу вэ гэхээр өөрийгөө таних шүү дээ. Өөрийгөө хайх, өөрийгөө таних. Тэгэхээр энэ зүйлийг нь бас одоо гайхалтайгаар дэмжиж өгөх зүйл байхгүй юу? Манай багшийн хувьд хідээс хэдгээр ангийн хүүхдүүдэд голчлон хичээл заадаг вэ? Тэгээ хүүхдүүд дээр жишээ нь ажиллаж байхад ямар ийм өөрчлөлтүүд гардаг вэ? Одоо би 6 настангууд 1-р ангийнханд биеийн тамирын хичээл ордог. Одоо 8-р ангийнханд бас хичээл ордог. 1-р ангийн хүүхдүүд хичээл ордог гэсэн үг. Одоо 1-р ангийнхан 6 настангууд их сониуч тэд нар одоо Кристиано Роналдог гэх хөлбөмбөгч байна. Гол хийчээд селебрэшн нөгөө гулгаал гараад илгээл ингэдэг юм байна л та. Заалаар орж ирэл тий. Заалаар орж ирэл шууд шалан дээр гулгаал очиод сандар мөрөгчгөө тух. Тэрийг мөргөн гэж тооцохгүй. Яг өөрийгөө л хөлбөмбөгчнө гэж бодож байгаа тэд. Тэгээд баахан 7 номер 3 номерод ерөөсөө одоо тэгээд тухайн хүүхдүүд бол би хар юмаа би бол тэгж боддог. Тэр насны хүүхдүүд
энэ юмыг зурагтаар үзсэн юмыг шууд хараад за би яг 7 номертой болчих юм бол би яг энэ хөлбөмбөг шиг болох юм байна. Би энэ үйлдэлийг ингээд хийх юм бол би яг энэ шиг болох юм байна. Хараад нөгөө толгоонд шууд тэгж тусгаж аваад байгаа байхгүй. Тэд маань болохоор нөгөө бэлтгэл хийх, сургуульд хийх, тэгээд шатаар өгсөөд тийм амжилтанд хүрнэ гэдгийг одоохондоо тэд нар мэдэхгүй байгаа шүү дээ. Тэр чинь зүгээр л хичээлдээ яваал би нэмрэг хичээлд орцол явж байгаа хүмүүс. Тэрүүний эцэг эхчүүд нь дуртай юмд нь явуулаад шат дараатай байдаг юм байна гэдгийг нь ойлгуулад эцэг эхчүүд маань бас нэг буруу хандлага бас нэг хичээл тараад нэгдүгээр ангийнхан 4:30 гээд 4:40 мөч гээд тараад эцэг эхчүүд ингээд авч байгаа байхгүй сургуулиас. Тэгэхээр миний хүү өнөөдөр шинэ юм юу сурсан тий багш нь юу заасан багш нь та нарт юу хэлж гин нийгэмд яаж харьцах гэж найзтайгаа яаж харилцах гэж гэх асуулт тавихгүйгээр өнөөдөр багш нь загинсан уу цогсон уу миний хүү дийлдвэр хэлсэн үү гэж асуугаад байгаа байхгүй. Тэнгүүд хүүхдүүд шууд багш гэдэг зүйл чинь тийм амар юм байна гэж 6 настангуудын баг ангийнхан ер нь тэгж ойлгочод байгаа байхгүй. За тэнгүүд эцэг эхчүүд маань тэр асуултаа бас өөрчлөөд ямар юм сурсан, юу сурсан, шинэ дасгал сурсан уу? За аав таныг үзүүлээч, ээж таныг үзүүлээч. Наад дасгал чинь айгүй гоё юм байна. Миний хүүд бол тэр спортоор нэг яваад үзгүү. Энэ дасгалтай чинь холбоотой штэ ч гэдэг юм уу? Хүүхдүүдэд тэгээ зөвлөд багаас нь ярил хүүхдүүд спорт руу бас сонирх нь их илүү болох юм болов гэж бодчих. Одоо эцэг эхчүүдийн нөгөө буруу хандлага маань хүүхдээ нэг хамгаалах тэр толгуурлаад байна л та. Өсвөл төгжлийг нь харъя гэвэл саяны нээлттэй эерэг асуултуудаар хүүхдэд дэмжиж явах хэрэгтэй те. Бидний энэ ярилцлаган дээр ахлах ангийн сурагчдаас хамтран ажиллаж байгаа. Сурагчид маань өөрөө өөрсдийнхөө түүхүүдийг гэх юм уу би жишээ нь өөрийгөө хөгжүүлэхийн тулд ийм юм хийдгээ. Надад ийм асуудал тулгардаг гэд асуултуудаас та хоёрт маань дайж бичлэгийг ирүүлсэн байгаа. Сайн цоноо намайг Халиона гэдэг. Би 11 үе ангид суралцсан. Яг өөрийгөө бүр яг хүссэн хэмжээдээ хөгжүүлэхэд надад цаг зав жоохон тутмаг гэдэг. Одоо маш айлын том учраас дүүнертэй учраас одоо дүүнерийнхээ асуудлыг давхар шийдвэрлэнэ гэд ер нь цаг зав жоохон хүмүүс байдаг да. Мэдээч яг би өөрийгөө хөгжүүлэхэд бол эцэгхийн зүгээс дэмжлэг, урмын үг найзуудын зүгээс би ийм хийчлээ штэ найзуудаа гэдэг. Тэгээ на чихэн тамаатай ингэдэг биш. Мундаг штэ чи чадчих штэ чи ямар мундаг юм бэ гэдэг ч юм уу урмын үг надад маш их хэрэгтэй байдаг. Чин сургууль дээр өөрийгөө хөгжүүлэхэд манай сургууль хэдий мундаг те олон хүүхдүүдтэй сургууль гэсэн манай сургууль бөмбөр байдгүй. Бидэд урлагийн клубээрээ хамтраад ингээд хамтлаг дуу, амьд хөгжмийн дуу хийгээд тэгэхэд биднэрт амьд хөгжим байхгүй, биднэрт хангалттай микрофон байдаггүй. Спортын талаас өөрийгөө хөгжүүлэх гэдэг тэгэнгүүт бидний заал ашиглах цаг одоо юм хязгаартай байдаг ч гэдэг юм уу. Тиймэрхүү асуудлууд байдаг. Мөн дээрээс нь нийгэмд одоо жишээ нь нийгмийн идэвхтэй хүүхэд нэг тийм мундаг сайн хүүхдэд тооцогдохоо болчихсон эцэг эхнүүдээр зарим олон хүний нүдээр ч гэсэн энийг хийж яадгийн гэдэг тийм эцэгч зөндөө байдаг. Хичээлэл сайн хийж ивэл тий хичээл дээр л зөө авч ивэл тэгэл болоо гэж боддог. Тиймэрхүү эцэгчүүдийн дайралд орж ирнэ. Нэг асуулт байна л да. Одоо жишээ нь өмнө нь ямар ч волейболын ч юм уу саксны секцэнд явж байгаагүй тийм манай ангид тийм хүүхэд байдаг гэсэн баггүй юу. Тэгээд нэг саксны секцэнд явахаар боллоо гэд явж исэн. Тэгэнгүүт тэр хүүхэд яг нүдэн дээр өөрчлөгдөд байдаг. Тэрийг яагаад тэгэж өөрчлөгдөд байна гэдгийг үнэхээр мэдмээр байдаг. Намайг Чимбатар хөвгтэй мөнхөд гэдэг 10 ангиас сурч байна. Би ерөнхийдөө өөр хөвд бол том болоод нисэх загварууд өрөнд дуртай байхгүй юу. Тэгээд нисгэгч болно. Болохгүй бол за ядахтаа нэг одоо нисгийн инженер болъё даа гэж би боддог юм байхгүй юу. Тэгээд нисэх загвар би багш нартайгаа зөвхчээлээсээ тараад хийдгээ. За одоо жилийн өмнө юм уу да. Жилийн өмнө одоо олимпиад оролцоход одоо мөнгө их хэрэг болдог. Техник технологи олимпиад их мөнгө хэрэг болдог. Эхлээд мотор амна нисэх загварыг бол энгийн мотор хийдгүү, балзаа мотор хийдэг, монокод хэрэг болдог, синс, бензин хүртэл тустай маш хүнтэй бензин байдаг. Тэдний бүгдийг авахын тулд одоо 2 онцгой хийхэд бол 2 сая төгрөг гаргах хэрэгтэй болдог. Тийм мөнгийг би өөрөө бодоод за энэ 2 сая төгрөг хаанаас болох вэ гэд эхлээд сургуулиас асууж үзсэн, захиралтайгаа орж үзсэн. Тэгэхээр ээж аваас асууж үзсэн. Ээж нь одоо боломжгүй байна да гэж ер нь хэлжсэн. Бас хамгийн сүүлчийн найдалгаа тавиад багш нараа асууж байсан. Тэгээ багштайгаа ярилцчихсан чи за хүн
миний хүү ер нь оролцоо багшин даачи. Багшин цалингийн зээл авчи гэж хэлжсэн байхгүй. Тэгж намайг анх оролцуулчихсан. Тэгээ одоо 3 саяын 2021-нд оролцох олимпиадад бэлэн нисэх цагаараа хийцэн. Тэгээ одоо ингэж сууж байна. Эцэг эхчүүд яагаад хүүхдэд дэмжих хэрэгтэй? Одоо хүссэн зүйлийг хийхэд яагаад дэмжих хэрэгтэй вэ? Бас ач холбогдол нь юу вэ гэдгийг би асуумаар байна л да. Тэгэхээр саяны 2 хүүхдийн маань кейсээс хэдүүлээ ингээд аваад үзэхээр те хүүхдүүдэд гэр бүлийн дэмжлэг хэрэгтэй байна. Сургуулийн орчны дэмжлэг хэрэгтэй байна. Азар сайн багштай таарсан хүүхд бол ингээд дэмжигдээд багш нь бүр одоо цалингийн зээл хүртэл авсан байна. Тэгэхээр багш болгон бас тийм байж чадахгүй те. Тэгэхээр эцэг эхчүүд яг одоо өөрийнхөө хүүхдийн төлөө те дагаад хүүхдийнхаа хөгжгөөд байгаа тэр сэтлийг нь дэмжих хэрэгтэй юм бэ гэдэг дээр бас хэдүүлээ яриагаа дахиад үргэлжлүүлээ. Энэ дээр надад нэг л зүйл айгу тийм гүнзгий тусч байна л да. Тэр нь юу вэ гэхээр одоо нөгөө нэг талаасаа боломжгүй зүйлсүүд нөх хязгаарлагдж байгаа зүйлүүдийг яг л одоо тодорхойлж юм л да тий. Цаг зав гардаггүй, боломж нь айгу бага байдаг. Энийг ингээ яагаад хийж болдгоо юм бэ гэд. За энийг шийдэх цор ганц сайн шийдэл хэрвээ хайгаач гэвэл энд бол гэр бүлийнхаа хүмүүстэй ээж автагаа багш нартайгаа ярилцах гэж би хэлдэг. Ярилцах үед. За хүн ярилцаж харилцах үед юу би болдог вэ гэхээр би энэ асуудлаасаа энэ одоо гаргалгаанаасаа тий одоо хэрхэн яаж гарах вэ гэдэг зөв шийдэл рүү чиглэх гол зам нь өөрөө хүүхдтэйгээ ярилцах. Тэгэхээр ярилцах гэдэг зүйл нь өөрөө хүүхэд ярьж явах үедээ ч гэсэн надад нэг ийм хүндрэл байгаа юм байна, ийм асуудал тулгарч байгаа юм байна. Би энийг ингэж байгаа юм байна гэд нөгөө ярьж байгаа зүйлийнхаа илүү мөн чанарыг илүү дахин эргэцүүлэх, тэгээд нөгөө илүү тухайн нөхцөл байдлыг илүү бодитоор харах. За дээр нь эрэг талаас нь харах. Дээр нь өөрөө хуваалцах үедээ асуудлынхаа шийдлийг хүүхдүүрөө олох боломжтой байдаг. Тэгээ бүр илүү ярилцаасаа тий дахиж бүр энийгээ дэлгээд ярилцаасаа тэгээд анзаархад бол айгу нээлттэй хүүхд шиг санагдлаа тий өөрийгөө айгу чөлөөтэй илэрхийлж байна. Энэ жишээлбэл энэ өөр айгу сайн зүйл байгаа байхгүй юу? Тэгээд хамгийн гол нь би эндээс би юу харж байна гэхээр энэ охинд маань хүсэл мөрөөдөл байгаа нь бүр хамгийн чухал зүйл байхгүй юу? Тий надад ийм зорилго байна, ийм хүсэл мөрөөдөл байна. Тэгээ энд маань ийм зүйл саад болж байна. Тэгэхээр саад болоод байгаа зүйл дээр бид нар төвлөрөх гэхээсээ илүү хичээж байгаа юм байна, хүсэл мөрөөдөл байгаа юм байна, биелүүлэе гэж бодож байгаа юм байна. Биелүүлэх бодол төлөвлөгөө байна шүү дээ энэ охинд маань. Тэгээ энэ рүү нь хараасаа. Энэ нь аягүй чухал санагдчих. Эцэг үүрэг оролцоо илүү энэ хүүхдтэй ойр байсан бол тухайн хүүхд илүү амжилттай явах байсан болов гэж бодож байна. Энэ дээр бол эцэг ихтэйгээ энэ тухайн хүүхд маань сайн ярилцахыг оролцсон ч биш магадгүй л дээ. Эцэг их нь заавгүй тий жоохон юм байна, ажилтаа байна, тийм байна гэхээсээ илүүтэйгээр нэг 30-40 минут яг ингээ ширээний ард ингээ сууж агаад ярилцаад үтсэн бол эцэг ихийн орд үүргээ гүйцэтгсэн бол энэ хүүхд одоо өөрийнхөө хүсэл мөрөөдлөөс хүрэхийн тулд арга замаа олоод илүү сайн явах юм болоо гэж байна. Тэгээ яг уу сайн нэг тэмцээнд орсон хүрэл авсан л да 27 кг-д тэгсэн баян зүрх дүргээ авах турсан. Тэгсэн үйл медаль авчаад хүрэл авчаад үйлсэн л да. Тэгээд яагаад үйлсэн гэхэд би тэмцээний сургууль дээр очичаад асуусан чинь багшаа би 5-6 сар хичээлчээд би медаль авна гэж бодоагүй. Тэгэхээр медаль авсандаа амар баярлж үйлээд үлсэн гэж байгаа. За та хоёроосоо залгуулад асуух гэсэн боловч дараагийн хүүхэд маань ерөөхдөө миний асуух гээд байгаа асуултыг бичлэгэн дээрээ ирүүлсэн бичлэгэн дээрээ ярьчихсан байгаа юм аа. Тэмээ санаа намайг бэр цэцэг гэдэг. Би 11-р ангийн сурагч. Би болохоор айлын ганц. Тэгээд айлын ганц болохоор манай аав ээж нөгөө намайг гэх нөгөө нэг одоо анхаарал халамжинд бүр их байдаг. Тэнгүүд за чи яг юу явмаар байна, ямар ингэнгүүт би юм явмаар ингэнгүүт за болж гин. Гэтэ хамгийн гол нь гэртээ жойрхон аюулгүй гэдэг. Харин одоо ер нь манай үеэлээд өгөхгүй. Тэр үеэл болохоор доороо 4 дүүтэй. Тэгээд өөрөө том бах. Тэгээд одоо ингээд өөрөө ингээ IT сонирхолтой ээжтэйгээ IT явмаар ингэнгүүт ээж хань ингээ боломж нь өрөхгүй байна. Чи ингээ байзаараа гэд ер нь бол тэгээд манай үеэл бит хоёрын ялгаа гэвэл би шууд явдаг бол тэр үеэл маань өөрөө ингээ сурдаг. Хатуу ээж авт хүүхдүүд байдаг шүү дээ. Тэгээд харьцахад одоо ингээл одоо жоохон хэцүү байна гингүүд аав ээж нь чи хүүхд юм чинь
чи бүр том болоод ийм хиймээр дааж чадахгүй л хэцүүгээ тэгдэг. Тэгэнгүүт тэрийгээ ингээд ээж автайгаа яаж зөв ярилцахад нь хүүхдүүдэд жоохон зөвлөгөө өгөөч. Манай намайг Инх Ануу гэдэг улсын 11-ийн ангид сурдаг. Томчууд руу жиглсэн гэх юм бол ер нь эцэгчүүд хүүхдүүдтэйгээ одоо сэтгэл зүйчдэр орж ирж байгаа эцэгчүүд хүүхдүүдтэйгээ хөвчлэн 7 хоногтой ч юм уу за өдөр тутамдаа хүүхдүүдэд хэр их цаг зарцуулдаг вэ гэсэн талаар ярмаар байдаг. Зарим эцэгчүүд бол хүүхдүүдтэй яг ингээд өөрийнх нь сонирхсан сонирхлын дагуу явах биш эсрэгээрээ яг өөрсдийнхөө бодлыг тулгаад байдгаас болоод хүүхдүүд ерөнхийдөө болвол яг ингээд стресстэй за түүнээсээ болоод гол зүйлдээ анхаарах төвлөрөх чадваргүй болдог. Хоёр маань хуйлал ярилцаарай гэж зөвлөсөн тийм ээ. Тэгэхээр одоо яаж вэ гэдгийг биднэрт нөө хав хэлж өгөөч гэвэл. Том болчихсон амьдралын туршлагатай хүний байр сууриас харах юм бол тэрийг ойлгож сонсоход их хүндрэл үүснэ. Тэгэхээр нэгдүгээр хүүхдийнхээ байр сууриндээс хандах, хоёрдугаар эцэг эхчүүдийн ярилцаж явах үеийн биеийн хилэмж их чухал. Биеийн хилэмжээс хүүхдүүд ээж маань, аав маань, ах эгч маань, эмээ өвөө маань намайг анхаарч ин, сонсож ин, намайг ойлгож ин гэд. Тэгэхээр намайг ойлгож ин гэж бодох үед хүүхдийн өсөлт хөгжилд энд хамгийн чухал яригдсан шүү гэдгийг бас нэмжлэмээр байгаа. Бид нар ямар нэгэн асуудлыг шийдэхээс өмнө бид нар хүүхдэд ойлгож дэмжих гэдэг утгаар нь. Тэгээ ойлгож дэмжих гэдэг утга нь юун дээр явагдаж байгааг хэр мэдээж хүүхд рүүгээ анхаарах, харах. За ингээд харцнаас ахуулаад, биеийн хилэмжээс ахуулаад, хүүхдийнхээ байр суурин дээр очих гэдэг зүйлээс ахуулаад тэгээд хүүхдэд цааш нь яриулах юм дэмжлэг өгсүүдийг бас хэрэглэх шаардлагатай. Тэгсэн юм байна шүү дээ. Ингэж чи тэгж бодсон юм байна. Тэр нь юу юм бол гэж сонирхоод хүүхдэд бүрэн дүүрэн мэдэх үндэс үрэх чухал. Бүрэн дүүрэн мэдхийн тулд бүрэн дүүрэн яриулах нэг чухал. Тэгэхээр төвчээр хэрэгтэй. Тэгэхээр хүүхдийнхээ байр сууриас өөрийнхөө хандлагыг, өөрийнхөө сэтгэлгээг өөрчилж байгаа. Тэгээ хүүхдээ би сонсъё гэдэг зорилго тавь. Хүүхдээ одоо өөрчлөе, хөгжүүлээ, хүүхдээ нэг одоо мэдээж хамгаалъя, хайрлая гэдэг зорилгын биелүүлэе гэж байгаа бол хүүхдээ бүрэн дүүрэн мэдэх. Бүрэн дүүрэн хүүхдээ мэдж байгаа эцэг эхчүүд бүрэн дүүрэн хөгжүүлэх тэр одоо хаалгыг нээж чадах байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө бүрэн дүүрэн гэдэг дотор юу явж байгаа юм бэ гэдгээр хүүхдээсээ нээлттэй асуулт асуух. Тэг нээлттэй асуулт асуух, яриг нь тасалж өөрөө би тэгж бодож юм тий. Ээж нь тэгдэг байсан. Би ингэж ин гэдгийг жаахан дараа нь ярих. Жаахан дараа нь ярих байхгүй юу. Тэгэхээр хүүхд ерөөсөө ямар зүйл хүүхдийн хувьд агүй чухал байна гэхээр намайг ойлгоод байна. Ойлгогдсон мэдрэмж хүлээн зөвшөөрөгдсөн мэдрэмж. Тэгэхээр хүүхд болгоон цоо өөр ингэсэн ялгаатай учраас энэ зүйлийг ингээд үнэхээр хийгээсээ тэг ингээд оролдоод үзээсэй те. За ядагч бас яг нүдрүү нь хараад эвтэйхэн тэр орчныг бий болгоод тэг хүүхдийнхээ байр суурин дээр очиод за тэгээ хамгийн чухал нь ээж аав маань өөр бухимдалгүй, стрессгүй те тийм одоо нөхцөл байх шаардлагатай тэр үедээ хүүхдүүдтэйгээ ярилцах. Тэгээд энэ зүйлийг ингээд нэг дадал болгох нь бас их чухал. Миний нэг өсвөр насны нөгөө жотогийн хүүхдтэй ажиллаж ирсэн чинь нөгөө нэг өөрт нь нэг юм хувц байхгүй. Тэгээ нөгөө барилдаад гарч ирж байгаа хүүхдийн хувцыг өмсгөр чинь юм сандрал үүсэн шүү дээ тий. Тэр чинь одоо зарим нь удаан барилдан, зарим нэмэлт ингээл хурдан түргэн тий. Тэгээл одоо аль нь яаж юуг нь авч өмсөх үү. Тэгээд нойтын юм өмснө. Тэгээл ингээд нөгөө нэг барилдаантай төвлөрөх нөгөөтгөндөө анхаарал тий. Гэтэл энэний цаана юу вэ гэхээр энэний цаана маш том дэмжиж исэн аав ээж байгаа. Хэдий тэрийг авч өгч чадахгүй ч гэсэн нэг охиноо дэмжиж байгаа сэтгэл нь тэр зүйлийг асуудал гэж харахгүйгээр ичиж зовхгүйгээр өөрийнхөө өсөл мөрөөдлийн төлөө зогсож чадах хүүхдийг бид нэр бий болгох нь гэж байна. Тэгээ энэ бол өөрөө мэдээж хүүхд болгон тохиолдохгүй л дээ. Гэхдээ энэ бол өөрөө юм одоо маш одоо мундаг сэтгэл яваа байхгүй. Тийм байна. Тэр дэмжлэгээр тэ ингээд барилдаж чадаад ш. Хүүхд ичиж болно ш. Тэр өсвөр насны хүүхд бол тийм. Гэтэл тэнд дэмжлэг байгаад байдаг. Тэгэхээр дэмжлэг харилцаа яриа байгаад байгаа болохоор хүсэл мөрөөдлөө биелүүлэх урам зориг тэндээс олж аваад түүх чадчих штэ. Тэгэхээр энэ зүйл нь хүсэл зориг нь унгаахгүй, мохоохгүй, харин сонсохгүй байснаар, дэмжихгүй байснаар, харилцахгүй байснаар урам зориг нь уннаа. Энэ бол одоо хөгжлийг нь бас одоо тэг саатуулах хүчин зүйл болж магадгүй маа. Таны хувьд багшаа эцэг эхчүүдэд ер нь юу гэж зөвлөмөр байдаг вэ? Эцэг хүүхдийн харилцааг л одоо өдөр тутамдаа л ажиглаж байгаа шүү дээ тий. Тэгэхээр ингэчээсэ гэсэн юм байна. Надад болохоор
тухайн хүүхэд аав ээжтэй одоо ингээд ярихаар аав ээж нь одоо яг өөрийнх нь насны оюун бодлоор ингээд төрдөл нь хандж ирээд байгаа байхгүй. Тэгэхгүйгээр тухайн хүүхд за 10 настай байвал тэр хүн 10 нас 11 12 гэл насаа наслж 10 насн дээр очиод яг тэр үеийнхэнтэйхэн шиг харьцаж чадна шүү дээ тэр хүн. Тухайн хүүхд маань одоо аав нь 30 мөчтэй юм бол 30 насны хүний сэтгүүгээр тэр үнцгийг харж чадахгүй байхгүй юу. Тэгэхээр хин чадах вэ гэхээр эцэг хин чадах хэрэгтэй чадна шүү дээ. Манай хүүхд 10 настай юм чинь за би чи 10 настайдаа тийм байсан. 10 насны хүүхдүүд нэг тийм байдаг да. Тэгээд яг 10 насны хүүхдтэй аав тэгдэг байсан шүү дээ. Миний хүүхд тийм болоод байгаа юм уу? Аав тийм шүү дээ. Тэгвэл хоёлоо тэгээд нэг үзхүүч гэдэг юм уу те. Яг үеийнх нь хүн шиг ингээд зөв ингээд харьцаад ингээд үзэх юм бол болох байх гэж боддог. Яг одоо цагт хүүхдүүд спортоор хичээллэх нь өөрөө ямар төрлийн ур чадваруудыг ямар байдлаар тэр хүүхдэд эргээр өөрчлөх үр дүн гарах боломжтой юм бэ? Тэр талаас нь хоёр маань мэдээллүүдийг хуваалцаж өгөөч ээ. Энэ спортоор хичээлэх гэдэг нэг авьяасан дээр тулгуурлаж ярих гэдэг юм. Манай удамд нэг спортоор хичээлж изүүн байгаа байхгүй удамтай удам уу би ер нь спортын хүн биш юм чи манай хүүхдүүд бол ямар нэгэн тийм боломж байхгүй гэж өөрийнхөө нөгөө нэг байр суурьнаас харах гэдэг юм байгаад байдаг. Гэтэл энэ бол биш юм аа тий. Ер нь бол спортоор хичээллэх гэдэг зүйл нь өөрөө хүүхдийн хамгийн том одоо аюулгүй юм тархлаа байхгүй юу? Тий одоо би шууд тархлаа гэлж байна. Ерөөсөө нийгэмд бие зүг авч явах, тий өөрийгөө илэрхийлэх, амьдрах асуудлыг туулах гэдэг одоо асар их нэг одоо жишээлбэл спорт бол өөрөө дүрмтэй байхгүй юу? Одоо дураараа ажиллах гэдэг чинь одоо хүүхд болгонд л дураараа байх, өөрөө баймаар тий одоо ийм зүйлүүдийг бий болгож шүү дээ. Жишээлбэл одоо юу гэдэг спортоор хичээлж байгаа хүүхдүүдэд хоол зүүч ирээл хүүхдүүд байгаа шүү дээ. Хүүхдүүдэд та нар гац давндаа битүү уугаараа ингэрээ гэхэд хүүхэд тэр хүүхэд юм шиг хэрнээ би спортоор хичээлэхэд энийг ууж болохгүй юм байна гэд ерөөсөө юмсыг таних одоо хамгийн том цам тэнд явж байгаа. Тэгээд энэ хүнтэй нөхөрлөх, тэ багаар ажиллах. Тэгээд дэлгүүр орчоод ээж над гац тавндаа чинь одоо хоол зүүж болохгүй гэж хэлээ. Тэр чинь нөгөө спортоор дамжуулаад хүүхдэд өгч байгаа зүйлсүүд гэхээсээ илүү амьдралын ийм арга ухааныг тэ чадварыг бас хүүхдэд олгоод байна гэсэн үг байна. Тэгээд дээр нь юу вэ гэхээр нэг спортоор хичээлснээр ийм хараа орон зайн чадвар нэмэгддэг. Хатасгын хөдөлгөөний хараагаараа үйл хөдөлгөөний удирдах юмсыг одоо бодитоор нь харах, таних. Тэгээ танин мэдхүн чадварууд маш их хөгждөг. Одоо танин мэдхүн чадвар гэхэр чинь хүүхдийн анхаарах чадвар, тогтоох чадвар, тэрнийг ашиглах чадвар тэр хурд өөрөө маш чухал яригддаг. Тэгээд дээр нь миний хэлэх гээд байгаа гол санаа бол одоо жишээлбэл 7 настай хүүхэд зааланд жудоогоор хичээлэхдээ өөрийнх нь насанд тохирсон 7 дүрмийг дагдаг байхгүй. Насандаа тохирсон тийм. Тэгэхээр энэ дүрмийг дагж байгаа нь төсвөр төвчээр хатуужлын тухай байхгүй. За эндээс эцэг их одоо юу харуул аюу сайн байдгүй гэхээр ялалт, ялагдал одоо хит их тийм хүлээлт үүсэхгүй, хит их дарамт өгөхгүйгээр хүүхдийнхээ дандаа хичээл зүтгэл тэр жижиг амжилтыг амжилт гэж харах. Өөрийнх нь биеийг магтах биш, хийж байгаагийн, чадж байгаагийн, оролдож байгаагийн алж харах, анзаарах. Энэ аюу чухал. Тэгэхээр энэ маань өөрөө ингээ хослоод ирэх юм бол үнэхээр одоо хүүхдүүд маань өөрөө амьдралын одоо асуудалгүй амьдрах хүн гэж байхгүй шүү дээ. Амьдралын жижиг асуудлыг даван туулаад ямсыг илүү бодитоор харах. Энэ чадвар одоо нэмэгдэнэ тий. Жишээл одоо хамгийн чухал нь гээл тэгэхэд хүүхд ингээд хөлний дасгал хийхдээ жишээлбэл шатан дээгүүр ингээ гүйдэг дасгал хийхдээ тэр зайг мэдрээд өөрийнхөө хөдөлгөөнийг удирдах, өөрийгөө хянаж удирдах чадвар энд үүсэж байгаа байхгүй. За одоо 10 сунаа гэхэд хүүхэд яаж 10 сунаа гэхэд өөрөө тэр зорилго тэр орчин өөрөө спортын дасгал хөдөлгөөн өөрөө тэр хүүхдийг хийх зүйлийг бий болгож штэ. Тэр 10 сунахаас хүүхд өөрийгөө хянж удирдах чадвар сууж штэ. Гэх мэтчлээ одоо асар их юм байна. Тэгээ энэ өөрөө Библиэдрийн ганцхан гагцхүү Библиэдрийн хөгжил биш юм байна. Сэтгэл зүйн хөгжил, сэтгэл хөдлөлөө таних, танин мэдхүн хөгжил, нийгмийн чадвар гэдэг энэ их хүргэн ойлголт. Тэгээ ерөөсөө миний одоо энэ амьдралд боддог юм одоо би нэг 26 жил болчихниягийн сэтгэл судлалаар суралцаад тэгээ төгсөөд тэгээ миний хувьд бас би өөрөө
ийм жоох хүүхдүүдтэй ч бас ажилтдаг. Төвдөлхийн олимпийн хүмүүстэй ажилтдаг. Тэгэхээр ингээд эргээд одоо ингээд харахад бол юу айгүй чухал байна гэхээр бид нар одоо ингээд хүүхдүүдэд бас хитэх юм заах гэдэг юм байна. Тэг заах биш одоо ойлгож дэмжихийг түрүүнд нь тавиасай тий. Тэгээд энэ зүйлүүдийг дэмжээ тэгээд ямар нэгэн байдлаар одоо эцэгчүүдийн гаргадаг түгээмэл алдаа биш үү алдаа гэлч тэрний үхээр нойрхон клуб байхгүй. Газар алга байна. Өглөрөлт өгч хүүхдээ зөөхгүй. За нэгдүгээр, хоёрдугаар манай хүүхдийг аваачаад өгсөн чи тэр чинь сонирхгүй юм билээ. Ингээд эндээс юу харагдаж байна гэхээр эцэг эхчүүд өөрөө мэрэгжлийн дасгал хөдөлгөөнийг үнд цөлөө олгосон эрхэмлсэн спортоор хичээлхийн хүн цэнийг мэддэг хүмүүс байгаасай. Тэгэл одоо таны хүүхд яг өнөөдөр хэдэн настай байна? Хамаагүй дагуулад спортын заал руу магадгүй дасгал хөдөлгөөний төв рүү цаавал авч ороод дэлхийг таних мэдэхтэй боломжуудаас үүсэж штэ тий. Тэгэхээр энэ зүйл маань өөрөө. Тэгээ монголчууд их тийм ахуйтай суурилсан зан үйл хийдэг. Ахуйгаас маш их юм сурдаг. Тэр дасгал хөдөлгөөн тэр нормалтайгаа харьцаж байгаа. Тэгэл одоо тийм монголчуудын 5 хантай гэртээ амьдраад ахуй соёл маань тэс өөр болчихсон. Тэгэхээр хүүхдүүдэд өнөөдөр бас ямар бэрхшээл тулгамдж байна гэхээр хөдөлгөөний бэрхшээл бий болчихсон. Хөдөлж гүйж чадах. Анхны одоо ингэ хөдөлгөөн хийх чадвар хүүхдүүд маань баг болоод эхэлсэн. Одоо нөгөө гар утасны хэрэглээ их биш шүү дээ. Тэгэхээр энэ хэрэглээ гэдэг ямыг нь бойл гэхийн оронд нөгөө болох тэр юмыг өгөөд ингээ аваад явбал их сайн байна. Тэгээд одоо маш олон клубуд бий болчихсон байна. Тэгээд илүү бага байх тусам дасгал хөдөлгөөнөөр хичээлүүлээсэй. Энэ бол одоо бүр туйлын чухал хүүхдээ хөгжүүлэх үйл тийш авч явах хэрэгтэй. Тэгээд нэг за яхаа одоо манай хөгж жоохон байна. За дараа жил за завтаа болохоор за мөнгөтэй болохоор за нэг багш хайндаа гэдэг ингээд яг үндэ хүүхд өсөд хөгжөөд байгаа шүү. Хүүхд чинь цагаар минутаар өдрөөр өсөж байгаа шүү. Тэгээд тэр алдагдсан боломж бий болчихгүй. Тэгээд энэ их боломж алдчихгүй дээ гэж санаа зовж чинь тэгээд эцэг их болон хүүхдэд агуулад очоосоо яваасаа. За тэгээд нэмээд мэрэгжлийн спортын сэтгэл зүйч нараас уулзаж зөвлөгөө авах нээлттэй шүү дээ. Боломжтой шүү дээ тий. Тэгээсэй гэж хүсэж байна. Одоо жишээ нь хэд нэг ийм юм байгаад байгаа. Хүүхэд олгоны нөгөө онцлог өөр тий. Тэрнээс хамаарат бид нар яагаад заавал ингээд нөгөө хүүхдтэй холбоотой жишээ нь асуудал гарангуул гинтхэн сэтгэлийн боловсрол олгоё, тийм юмны хичээл оруулъя гээл тий. Одоо хичээл номтой холбоотой юм яриад байдаг штэ. Хичээл дээр нь л одоо энийг заачих юм бол энэ хүүхэд өстөө нэрээ актер супер хүнлэг маш гоё бие даасан ийм баг чанартай Монгол улсын иргэн болно гэж байгаа юм шиг яриад байдаг. Гэтэл цаана тэр хичээл дээр зааж байгаа агуулгуудыг чинь хүүхдүүд амьдрал дээр бидэрээ одоо буулгах шаардлага байгаад байна да. Тэрийг энэ хүүхд хөгжлийн урлагийнч бай, спортынч бай энэ зүйлүүд хүүхдэд ингээд олгож гинэ гэж хараад байгаа. Боловсрал гэдэг юм бид нар ингээд математикаар тий байгалийн ухаанаар одоо нөгөө нэг илүү их юм одоо гэдэг магадгүй хин физикийн хичээлийг онцолж гоцолж болох юм тий. Гэхдээ энэ маань зэрэгцээ нөгөө библиэтрийн хөгжил байхгүй болохоор бидний хүүхдээ хөгжүүлэх нэг тал нь хаягдж байна л гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр аль нь чухал. Тэгэхээр аль альных нь бас тэнцвэрийг хадгалах нь чухал. Тэгээ хүүхдийнхээ сонирхол дээр бас юм дөрүүлөөсөө. Тэгээд энэ дээр бас нэмээд хэлэхэд эцэгчүүд маань бас нэг юм одоо юу гэдгийг нэг ийм зүйл бас гаргаад идэгин. Манай хүүхд нэг туйлбаргүй байна, төвчээргүй байна гэдэг. Тэгээ нэг юмд яваад ингээд шантраад байна гэдэг. Энэ хараа яг одоо мөн чанарыг ингээд аваад үзэх юм бол хүүхдээ өөрийгөө таних 12 наснасаа дээш хүүхдийг өөрийгөө таних ирэл хайгуул хийж байна. Тэгээ дээр нөгөө нэг өөрийгөө ойлгох гээд байна. Тэгээ нэг юмд очиод нөгөө энэ биш юм байна. Би юу боллоо. Өөр имийг оролдоод үзэхээр нэгдүгээр тэр болох гээд байгаа шалтгааныг бид нар сонсох хэрэгтэй. Энэ бол нөгөө хүүхдэд маань тэр орчин таалагдаагүй бол эсвэл нэг харилцаа бий болсон юм болов тий эсвэл одоо яасан ч үж болох байхгүй нөгөө хөтөлбөрийнх нь ер нь ихэнхдээ нөгөө нэг хүүхд чинь нөгөө хүүхд болгон өөр учраас нөгөө хүүхдэд тохирсон ачаал бас их чухал харилцаа их чухал тэгэхэд болох гээд байгаа шалтгаан нь яг юу юм нарийн тэнд ингээд бүр бодож үз тэгээд дээр нь үнэхээр тэр хүүхд маань сонирхгүй байгаа бол дараагийн сонирхох юм руу аваад явах тэр юмыг л
хиймээр байгаа байхгүй юу? Хүүхд маань ингээд би ч одоо хүүхд аягүй бол юм явуулсан манай хүүхдэд тийм сонирхох юм байгаагүй. Болихээр нь болиулаад дараагийн юм биш. Яагаад болох гээд байна? За үнэхээр сонирхол нь болохгүй бол дараагийн энэ хүүхд маань эргэлзээд одоо болоод ингэж байгаа нь өөрөө хүүхдийг чи өсөлт хөгжил байхгүй юу? Би одоо нэг юм амсаад үтсэн чинь тэрийг би таньчлаа шүү дээ. Амсаж үзээд амтлаад мэдчихлээ. Энэ амт биш юм байна. Тэгвэл энийг амтлаад үзье гэхээр үгүй ээ чи энийгээ л энэ чи тууштай байгээд энэ зүйл маань өөр их олон талаас нь харах шаардлагатай зүйл шүү. Тэгээ би нэг саксофоны спортын хөвгтэй ажиллаж байхад бол хэлжсэн байхгүй. Тэгээд болох гээд байна гэдэг. Тэгээ болох гээд байгаа шалтгаан нь юу байсан бэ гэхээр нөгөө нэг орж байгаа клубийнх нь одоо хөтөлбөр тэр хөвгтэд айгу амархан санагдаад. Гэхээр амархан санагдаад шүү. Тэгэхээр спорт гэдэг юм чи өөрөө хөвгтэйг нөгөө нэг ингээд татан оруулах, өрсөлдүүлэх, өрсүүлэх те өөрийгөө ялан дийлэх, хүнд хэцүү даалгаврыг биелүүлэх дүрэн байхгүй юу? Тэгээ хүүхдийн л юм хичээлж байгаа юм чи хүүхдийн л гээд ингээд нэг одоо аясаар нь байх биш. Спортын энэ тасгал хөдөлгөөн олох чи өөрөө юм үе шаттай. Хамгийн нэгдүгээр түүх туртаа болох дараа нь бүх одоо спортын суур хөдөлгөөнийг эзэмших тэрний дараа өөрөө мэргэжлийн хөдөлгөөн хийж эхлэх гэдэг ингээд юм шат дараалтай юм байгаа шүү. Тэгэхээр энүүгээр нь одоо ингээд явуулах байхгүй юу? Тэгэнгүүт одоо юу гэдгийг яагаад зарим хүүхдүүд бас шантарч байгаа. Тэр нь болохоор хүндэтсэн учраас. Хүнд байсан учраас. За зарим нь жишээлбэл намайг тоохгүй. Багш намайг одоо ингээд тоохгүй харилцаагүй. Ингээл энгийн одоо мянган хүүхэд байхад мянган шалтгаан байгаа байхгүй. Цаашаа хичээллэх, болох. Тэгэхээр энэ нэгдүгээр тань шалтгааныг нь олж таньж мэдэх. Хоёрдугаарт одоо уран зориг дэмжлэг үзүүлэх. Тэгээд дээр нь хамгийн сүүлд нь хэлэхэд эцэг их болгон мэрэгжлийн тамирчин шиг тууштай байх хэрэгтэй. Өөртөө тууштай байх хэрэгтэй. Өөртөө бүр тэр спорт руугээ гүн гүнзгий ороод сонирхоод даагаад яваад ингээд цагаа зарцуулах. Энэ бол маш чухал. За тэгвэл одоо энэ бүх санаа өнцгүүдээр бодож явахад дөнгөж хүүхдээ спортоор хичээллүүлэхэд бодож байгаа, төлөвлөж байгаа эцэг эхчүүд байх юм бол манай багшийн зүгээс та ямар зөвлөгөө өгөх вэ? Тухайн спортоор явбал за тухайн хүүхдийг ямар аль спортыг илүү сонирхож байна. Тэр илүү сонирхож байгаа спортоор нь эхлээд хичээлүүлээд үзтээ. Тэгээд тэрүүнд нь туушд нь явуулахыг хичээ. Тэгээд тухайн хүүхд маань гэр бүлийн цөөр хүмүүжил нь ямар вэ? Тэгээд тэр багштай нь очиод дасгалжуулагчтай нь очиод тэр дасгалжуулагч бол олон хүүхдтэй хайрцаж анзаарж байгаа шүү дээ. Энэ гэр бүлийн хүмүүжил нь иймэрхүү байна. Энэ жоохон дэггүй нөхөр байна шүү. Энэ жоохон үг авдгүй нөхөр байна шүү. Тэгээд оруулчаад багш дасгалжуулагчтай нь очиод манай хүү яаж ийн, ямар хүү байна, таны үгэнд орж ийн үү, дасгал хөдөлгөөн хэр хийж ийн, цаашд нь явбал ямар тухайн дасгалжуулагч, тухайн бэлтгэлийнх нь багш идэр бол үнэтэй зөвлөгөөнүүд бол өгч чадсан шүү дээ. Эцэг эхчүүд энэ хүүхдэд ийм зүйл ажиллагдсан сэтгэл зүйн хөв жоохон юм байна. Өнөөдөр бэлтгэлтэй ирэхдээ хаалгаар орж ирэхдээ жоохон нүднийх нь гал унтсан байсан, цог золбоо нь унтсан байсан. Хичээл дээрээ ямар нэг юм болсон байж магадгүй. Та өөртөө нэг ярилцаад үзээрэй. Танаа хүүхдийн авьяастай шүү, туушд нь явуулаарай. Энэ багштай цуг ингээд харьцаад ингээд ярилцаад үзвэл хүүхдээ улам илүү ойлгоод тэг хүүхдээ улам илүү дэмжих юм болвол тэгээд тэр хүүхдийн эцэг эхийн дэмжлэг, багшийн дэмжлэгээд хүүхдээр спортоор тууштай явах магадлал нь өндөр болно гэж бодож. Спортоор хичээллэг байгаа. Нэг нь хичээлж байгаа хоёр хүүхд ингээ харьцуулаад үзэхээр тухайн спортоор хичээлээд яваад утсан хүүхд бол нийгэмд өөрийнхөө аваад нийгмийн хүмүүсийн дунд өөрийгөө аваад явах чадвар нь өндөр байдаг. Тухайн спортоор хичээлээгүй зүгээр хичээл номдоо явдаг хүүхд бол олон нийтийн газар ч юм уу нийгэмд өөрийнхөө авч явах байдал жоохон сул харагддаг. Тухайн спортоор одоо дөрөв хичээлж байгаа хүүхдүүд зөвлөх эцэг эхчүүд нь хэлэхэд аль нэгэн спортээр одоо чи энэ спортыг яв гэж тулахгүйгээр энэ спорт нь ингэдэг хоорондоо ярилцаад
одоо юм хөгжсөн юм чинь бичлэг үзээд спортуудын бичлэгүүдийг үзэж байгаад хүүхдтэйгээ ярилцж байгаа дуртайг нь явуулж байгаад тэгээд аавчаад үзвэл хүүхд төр спортоор илүү хичээллээ сонирхолтой юм чинь яваад тэр тухайн спорт бол хүнийг хүмүүжил ёс суртан хүндлэл энэ бүх зүйлийг ингээд сургадаг болохоор спортоор ингээд түлхүү явуулах хэрэгтэй. Тэ аль нэг спортоор заавал явуулах хэрэгтэй. Эцэгчүүд бол за манай хүүхд тийм авьяасгүй юм авьяасгүй гэж магадгүй л тэр хэрэггүйгээр тухайн хүүхд өөрийгөө нээж болно шүү. Энэ наацх нь одоо ингээд ялагдахтай холбоотой. Одоо ингээд аягуулсаа энэ бол зүгээр юм аа гэж ойлгодог гэж тэгж штэ. Тэрнээс гадна эцэгчүүдийн ч юм уу бидний хөдөлгөөн одоо анзаардаггүй. Чухал бидний мэдүүл зохих зүйлс ер нь юу байдаг вэ? Одоо ингээд өсвөр насны хүүхдүүдтэй ингээд маш олон төрлийн спортын хүүхдүүдтэй ингээд ажиллаж байхад бол харилцаж байхад юу анзаарагддаг вэ гэхээр спорт дээр болохоор хэд хүлээлт тавьждаг. Өндөр хүлээлт юм уу те одоо манай хүүхд хичээлж ийн гэхээр л амжилт үлдээд үр дүнд төвлөрөөд идэг. Үр дүнд төвлөрөхгүй байхыг одоо бүр онцгойлон үнэхээр энэ хүүхдийн урам зоригийг мохоочдог. Тэр хийхтэй. Хүүхэд нөгөө нэг бие бэлтрийн хувьд ч юм уу техник, тактик одоо хөдөлгөөний хувьд сурдаг. Гэхдээ нөгөө нэг хит үр дүнд төвлөрөөд сэтгэл зүй гэдэг юм чи өөрөө ялагдал хоёр чинь зэрэгцээл явна шүү. Спортод дандаа ялж байгаад ялна гэсэн юм ерөөсөө байхгүй. Тэгэхээр нөгөө спортынхаа мөн чанарыг аягүй ойлгож тэгээд нөгөө ялагдлыг сургамж болгоод чи сая эндээс яг юу сурсан бэ? Чамд юу тэдлүү чи чадсан бэ? Ялагдаад гараад ирж байгаа хүүхдээс ингэж асуухаар нөгөө хүүхд чинь гайхна. Гэхдээ энийг хүүхдэд суулгаж болно. Тэ би болгох нь шүү. Тэгвэл ярилцах гэдэг юмыг үлдээхгүй байх. Нөгөө талдаа жижигхэн ахиц амжилтыг нь анзаарч хардаг. Хүүхдээ анзаарч харахад нь туслах хэрэгтэй. Өнөөдөр одоо тий бэлтгэл дээр ямар яг юу болсон бэ тий чамд сурсан зүйл юу юм тий чи өөрчлөгдсөн зүйл чи юу юм шинэ юм юу болсон чи найзтай тусалсан уу найз нь чамд тусалсан уу гэх ингээд чиглүүлэхээр хүүхэд би чинь туслах ёстой юм байна тий би чинь шинэ зүйл суралцах юм байна би чинь өөрчлөгдөх юм байна гэд тэг өнөөдөр чи бэлтгэлдээ очиод миний хүү одоо хэдэн настай хамаагүй ч миний хүү чинь зорилго тавьсан билүү яасан бilé гэд ингээд сонирхоор юу лээ зорилго гэдэг чи юу лээ гэж бодох байх. Гэхдээ арай жоохон дэше насны яваад ирэхээр би тийм зорилго тавьсан. Тэгэхээр ерөөсөө эцэг эхийн дэмжлэг гэдэг бол бүр ингээд маш том боломжуудыг нээж өгөн тийм. Энэ багшийн нэг хүүхдийг дэмжиж байгаа дэмжлэг бас их нь хүүхдийг нэг зааланд ороод ирэхдээ дэмжлэг үзүүлээд нэг өөрийнхөө багч шингээгээд нэг дуугаа тийм бүр бичимхий хүүхдтэй байх юм бол нэг сэтгэлийн нээгээд манайхаа одоо энэ шинэ хүүхд ирсэн байх шүү бүгдээрээ танилцъя. Хамгийн анхны сэтгэл хүүхдүүдэд их чухал байдаг тийм. Эндээс нь ахуулаад дэмжлэг үзүүлээд тэгэл одоо энэ дандаа ийм хөдөлгөөн заах гэхээс илүү энэ харилцааны чадварыг олох цаг одоо бэлтгэлийн цаг дотор шингэж ивэл сайн. Одоо хүүхэд нэг 40 минут бэлтгэл хийдэг байхад нэг 5 минут ярилцах, төгсөөр 5 минут ярилцах энэ өөрөө асар чухал. Тэгэхээр ийм одоо клубүүд маань энэ зүйлүүдийг бас хийх. Тэгээд эцэст нь хэлэхэд нөгөө жирийн одоо энгийн спортоор хичээлэх хоёрын дунд их том ялгаа байдаг. Тэг хүүхэд бол өөрөө бас өөрийнхөө чадамжаар юмыг даван туулах гэж байгаа. Тэгээд тэр нөгөө багшд юм заах гэдэг байсан. Тэг энийг бол бас шаардлагагүй мэргэжлийн хүний хувьд мэргэжлийн ажлыг хийхэд нь та зөвхөн дэмжих үүрэгтэй болохоос биш. Заах гал оролцохгүй илүү амжилт руу төвлөрөөд авах шаардлага ерөөсөй байхгүй. Тэгээд багшийг дасгалжуулагч багшийг ажлын сайхан хэлгээд өөрөө бас дэмжиж явах нь туйлын чухал шүү гэж хэлмээр байна. За спортоор дамжуулж одоо эцэгчүүд маань яаж хүүхдээ хүмүүжүүлэх вэ? Нилээн арга зүй талаас нь бас гуруулаа ярьлаа гэж та дүгнэж байна. Тэгэд өнөөдрийн ярилцсан сэдвтэй маань холбоотой та хоёрт магадгүй тий орхигдуулсан одоо эсвэл сүүлд нь одоо ийм юм дахиад сануулчаа гэж байгаа санаанууд байвал та хоёр маань хэлэхэд бас нээлттэй. Би нэг үг хэлэх дуртай. Тэр нь юу гэхээр бид нар цаг хугацаатай өрсөлдөж байгаа. Өөрөө тааж биш. Өрсөх гэдэг үг, өрсөлдөх гэдэг үг, тэмцэх гэдэг үг. Тэгэхээр бид нар ингээд цаг битгий алдаасаа. Тэгээд түрүүн би хэлсэн шүү дээ хүүхд маань ингээд маш хурдтай өсөж хөгжөөд явж байгаа. Тэгээд энэ өсөлт хөгжлийг нь дэмжүүлэх юм бол өсөлт хөгжил нь баг байх тусмаа ямар хурдан явагдаж байгаа вэ гэдгийг та анзаараарай. Тэгээд таны хүүхэд таны хажууд ингээд минут секундээр өсөж байгаа учраас та хоцорч болохгүй. Одоо та цаг хугацаатай өрсөлд
Тэгээ таны өмнө ингээд таны хүүхд өсөхийн цаг хугацаа ингээд нэг л мэтгэд нэг жил, нэг л мэтгэд нэг сар, нэг л мэтгэд нэг 7 хоног өнгөрөөд байгаа шүү дээ. Тэгэхээр энийг ингээд ашиглаасай. Энэ цаг хугацаатай өрсөөсөө тэг хүүхдийнхээ хөгжлийг яг одоо байгаа дээр нь барьж аваад хөгжүүлээд анзаараад таниад тэгээд яг одоо та дэмжээсэй гэж хүсэж байна. Тэгээд дэмжлэг бол харилцаан дээр эхлээд оршин шүү. Тэгээд харилцан ярианаас таны хүүхдэд дэмжлэг эхлээсэй гэж хүсэж байна. Түүний дараа тэр клуб, сургууль, спортод, урлаг, математик яригдана. Тэгээд энийг бол би чин сэтгэлээсээ хүсмээр байна. Тэгээд сэтгэл зүйч хүнийхээ хувьд ч гэсэн энийг хүсмээр байна. Тэгээд бүх зүйл оройтсон байх вэ гэдгээс санаа зовж байна. Тэгээд оройтойгоо дээр нь та анхаарлаа хандуулаарай гэж хэлмээр. Хүүхдүүдийг эхлээд дуртай юмар нөхөглөөд тэгээд дуртай зүйлээс жил болгон хөгжүүлээд явуулаарай л гэж хэлээ. Тэгээд давшрамд нэг юм хэлэхэд бас нөгөө хэрвээ ярилцаж чадахгүй бол хүүхдэд агуулад хүрээ дээр хамтдаа ярилцъя. Тэгээд магадгүй энэ одоо подкастын маань бас зөвлөгөөнд оршоосоо гэж бодож байна. За магадгүй энэ подкастыг дуустал нь үзсэн үзэгч дундаас маань хүүхдийн хөгжилтэй холбоотой би юм бодож байна. Би энтэй санал нийлэхгүй байна. Би энтэй санал нийлж ин ч юм уу. Бас одоо өөр өөрсдийн гэсэн бодлууд төрж байгаа. Тэгвэл бас сэтгэл хэсэгт те ингэж бодож байгаа шүү гэдгээ илэрхийлэх нь бас их чухлаа гэж бодож байна. Тэгээд энэ хүртэл анхааралтай үзэл сонссон та бүхэндээ маш их баярлалаа.